Тэгэхээр яг 2009 онд анх нэг оюутлын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан шүү дээ. Түүнээс хойш бол 11 он түүнтэй хамт хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бас нэг гэрээ байгуулагдсан. За тэр хувь нийлүүлэгчдийн гэрээнд бол 11 онд нэг удаа өөрчлөлт орсон. За ингээд 15 онд бол Дубайн гэрээ маань одоо байгуул. Дубайн гэрээ гэж нэрлэж байгаа боловч нэг Дубайд гарын үсэг зурсан гэдэг утгаар нь л ярьж байгаа шүү дээ. Тэрнээс яг одоо албан ёсны нэр нь бол оюутлогын бүтээн хөрөнгө санхүүжилт бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр зэрэг энэ бол юу гэхээр анханасаа одоо 2009 онд гэрээ байгуулагдах одоо тохиролцоонд хүрэх үед бол гадаадынхан бол урьдчилаад маш их бэлтгэл хийцэн байсан. Тийм. Тэгээд тэр ямар бэлтгэл үү гэхээр зэрэг одоо манайхан ер нь өөрөөр хэлбэл маш хариуцлагагүй хандсан л байгаа юм л да. Монгол талаасаа. Тэгээд нөгөө бүх хөрөнгөө тэд нар гаргаад одоо Rio Tinto гэж одоо гол том компани байгаа шүү дээ. Одоо менежер хийж байгаа. Тэрийг л бид нар маш их мөнгөтэй гэж одоо ойлгож ирсэн. Ойлгуулсан байсан. Тэгээд бүх мөнгөө тэд нар гаргаад энэ уурхайгаа бариад дараа нь ингээд нөгөө гараад ирсэн баялгаа ингээ хуваах юм байна. Одоо 47 53 ч гэдэг юм уу те нөгөө хувь байгаас. Ингээ гэж ойлгож ирсэн байхгүй. Гэтэл нөгөөдөл яасан гэхээр зэрэг ерөөсөө санхүүжилтийг бол дандаа нөгөө нэг зээл одоо төр зургийн мөнгө байдлаар оруулахар байсан. Ингээд 15 он хүртэл Rio Tinto өөрийнхөө мөнгийг одоо нэг эргэлдүүлсэн. Маш их өндөр хүүтэйгээр. Тэгээд одоо тэдний анхны төлөвлөгөөс бол 3 дахь житгээдээс зээл авах хэрэгтэй байсан юм л да. Энийг төслийн санхүүжилт гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энийг 15 онд нөгөө авах гэрээгээ тэр Дубайн гэрээ гэж нэрлэж байгаа. Сая Ганбаатар гişүү хэлж штэ 15 нөгөө банкнд одоо барьцаа тавиад гэж. Тэр барьцаа гэдэг нь яг гол утга юм л дээ. Баялаг болон манай одоо баг газар нутаг гэж хэлж болно. Тэнд Дэлхийн банкны нөгөө мега энтергээд том байгууллагууд байт. Тэнд бол ерөөсөө тухайн одоо нөгөө эзэн орны зөвшөөрөл гэж байгаа юм л да. Тэрийг нь үжиж бид нар одоо энэ мөнгөө оруулнаа гэдэг. Ингээд 3 дахь читгээдээс авах зээл нь өмнөх одоо нөгөө Rio Tinto-гийн зээл чинь бас хүүтэйг маш ихээр цуглардсан байсан шүү дээ. Тэгээ тэрийг нөгөө 3 дахь читгээдээс зээл авангуудаа 4.4 тэрбум доллараар нь өмнөх Rio Tinto-гийн зээлийн хүүтэй нь гэхдээ бүтэн биш л дээ. Зарим хэсгийг дарж байгаа байхгүй юу? Тэр үед 7 бараг цуглдсан байсан баг. Тэг ингээд нөгөө маш их хүүтэй учраас өнөөдрийг хүртэл нөгөө сая Ганбаатар гişүү ярьж ш. Дубайн гэрээ бол нөгөө нэг өмнөх юмыг баталгаажуулаад дахиад баахан баларсан одоо зээлмэл оруулаад ирсэн юм а гэж тэг. Яг тэр үнэлтэд одоо хүртэл нөгөө нэг эхний бүр Rio Tinto-гийн зээл дуусаагүй хүүн яваад байгаа. Хүүлж байгаа шүү дээ. Маш өндөр хүүтэй. Одоо бол зарим жил бол 10% төрнө. Зарим жил 7%. Ингээд 7-оос 10% жилийн хүүтэй. Тэгээд ард авсан нөгөө маш их мөнгө нь бас хүүтэйг ингээ эргэлдээд өнөөдрийн сая ярьдаг тэр 13 тэрбум доллар гэдэг чинь манай нөгөө Монгол улсын гадаад өрн тэр нь оюутлага өр гэдэг нь ингээд ийм буруу нөгөө нэг юмд одоо анханасаа тохиролцож орсноос болоод юм болчиход байгаа.